Одоо хөтөлбөрөө өргөлжлүүлэн тав хүн төргий манай сурвалжлагч анх хоёр дараагийн мэдээг хүргэж байна. За баярлалаа үзэгч та бүхэндээ бид өдрийн хөтөлбөрөөр одоо ногоон пассворд аяны талаарх мэдээллийг хүргэх гэж байна. Тэгэхээр ногоон пассворд аян хэрэгцснээр ер нь одоо хүүхд залуучуудад байгаль орчноо хамгаалах, байгаль орчныгоо ер нь бол энэ чиглэлдээ өөрсдийнхөө одоо бодит боловсролыг дээшлүүлэх гол чиглэл болж байгаа. Тэгэхээр усаа хэмнэх, ер нь одоо эрчим хүчийг ер нь хэмжтэй яаж ажиллах вэ гэдэг байгаль орчноо хамгаалах юм чиглэлээр гол ажлуудыг хийсэн байна. Тэгэхээр өгшүүлэн бид салбарын сайтаар. Тэгэхээр энэ аяны хүрээнд бол хүүхд багчуудын хувьд олон сайхан мэдлэгтэй болох. За эргээд нөгөө мэдлэгээ цаашдаа яг үеийнхандаа түгээх нэг гол одоо жим гэж харж байна л да. За байгаль хамгаалалт чиглэлээр одоо өнгөрсөн хугацаанд хийгчсэн ажлууд бол дандаа бие болсон хор хохирлыг одоо өөрчлөх нөхөн сэргээх ажлууд байсан. Цаашдаа бид нар энэ юм давтагдах одоо боломжийг багасгах ёстой гэдэг үүднээс ирээдүйн хойчтой чиглэсэн байгаль орчны талаарх одоо боловсролын дээшлүүлэх дадлын өөрчлөлийг ногоон пассворд аяныг ерөнхий улс төрийн ахлагын сурагчдаа зарласан юм аа. Ингэжээж бид ирээдүйд бий болох одоо хор хохирлыг бууруулж хэмнэлт бий болгож ингэснээр амьдрах орчноо өөрсдөө л гой болгох ёстой, биднээс бүх юм хамаардаг гэдэг энэ философиор очиж одоо уялдуулж өгснөөр ногоон пассворд аян маань онцлог. Тэр нь энэ бол дандаа өсвөр ахлагынхны маань санаачлагаар хэрэгжүүлж чадвал олон нийтийг хамарч үр дүнд хүрч зардал баг гарах ийм ажлууд байгаа учраас одоо бид ирээдүйдээ хийж байгаа хөрөнгө оруулалт гэж харж байгаа. За энэ аяны хүрээнд одоо бид нар усаа хэмндэг жишээг сая сонслоо. Тогоо хэмнээд одоо хүмүүс ярьдаг мөнгөн дүнгээр хідэн төгрөгийн эрчим хүч хэмнэсний сарын ялгааг бас зарим сургуулиудаас харлаа, сонслоо. Мөн бид нар хүүхдүүдийн санал санаачлалын хүрээнд одоо зарим сургуулиуд, зарим аймагуд цахим олимпиад явуулдаг байсан бол 3 бодол цаас хэмнэлээ гэж жишээ гарч ирнэ. Туслыг хураавал далаа гэдэг шиг олон ийм жижиг өөрчлөлтүүд нийлж гад Монголыг маань илүү гоё болгож Монголын ирээдүйд сайн сайхан болгоно. Ийм учраас энэ ногоон пассворд эзэмшигч хүүхдүүдтэй бол их талархаж байна. Цаашдаа та бүгд маань одоо өрх гэр бүлийн байгаль хамгаалагч учраас энэ пассворд эзэмшиж байгаа хүүхдийн тоогоор өрхүүд өөрчлөгдөн, өрхийн хэрэглээ өөрчлөгдөн. Монгол Улсын засгийн газраас одоо нэг удаагийн нийтлэг утыг одоо хоригдсан байгаа. Тэгэхээр энэ хоригдсан хязгаарлалтанд хамрагдаж ажиллахад бид бас хэдийн хэмжээний хогийг, хэдийн хэмжээний хөрсийг бохирдуулахыг одоо багасгаж байгаа гэдгээрээ бид нар бол энэ хийж байгаа ажлуудаа сэтгэл хангалуун хамрах хүрээгээ нэмж байгаа. Ягаад гэвэл ирээдүйн хойч болсон хүүхдүүдийн маань хэрэглээнд одоо зохицуулт орсноо, зохистой хэрэгэлдэг болсноор тэдний ирээдүйн хойч үед байгаль орчноос хамаарсан хохирол бага ирээсэй л гэж одоо бодож байгаа. Энэ ч утгаар энэ ажлыг хурдан эрчимжүүлээ. Энэ ажилтнанд дэм болгоо, олон хүүхдийг хамруулъя, олон багш нарыг хамруулъя, олон өөрчлөлтийг Монгол орны өнцөг булан бүрээс санаачлагыг гаргаж одоо өөрчлөлтийг энэ эх орныхоо сайн сайхны төлөө хийя л гэж зорж байгаа. Жилийн хугацаанд энэ ажил маань ер нь явагцаа. Тэгэхээр таны харж байгаа яг жилийн хугацаанд энэ гарсан үр дүнгийг ер нь тооцож харуул ер нь хэр зэрэг одоо бодиттой ажиллаж хүүхдүүд маань илүү мэдлэг тэлэх боломж нь нөлөөллийн ажил нь хэр зэрэг гарсан бэ? За эко клубуд гэж өмнө явж ирсэн хүрээгээ бодох юм бол далаац маань 4-5 дахин нэмэгдсэн. Хамралт маань нэмэгдсэн. Уралдаанд оролцож байгаа одоо хүүхдүүдийн тоо бүр нэмэгдэж байна. Гэтэл энэ тоо нэмэгдэхийн хажуугаар уралдааны бүтээлүүдийн чанар сайжиж эхэлж байна. Одоо сая бид нар харлаа. Олон улсын жишээг тулгуурсан байна. Орон нутгийн хэдий ч гэсэн одоо бусад одоо аймаг сумын хэмжээнд биш улсын хэмжээнд сэтгсэн байна. Улсынхаа хэмжээнд уриалсан байна. Оролцож байгаа хүүхдүүдийн нас улам залуужж байна. Бага ангийнхан маань хүртэл идэвхтэй оролцдог болсон гэдэг ийм олон сайхан жишээг бид харж байна. Мөн энэ уралдаанд ирсэн олон бүтээлүүдээс шалгаж бид Гонконгийн Диснейлэндэд багштай аялуулж байна. Мөн сая одоо олон улсын байгууллагууд ногоон пассвортынхаа одоо үйл ажиллагааг танилцуулсныхаа хүрээнд 5 шилдэг хүүхэд байгаль хамгааллын чиглэлээр олон улсын арга хэмжээнд оролцох эвхийг бас энэ олон улсын байгууллага маань одоо манад өгсөнд бас талархалтай байна. Тэгэхээр энэ уралдаан маань бүр илүү одоо чансаа өндөртэй гэх юм уу да илүү чадвар шаардсан, илүү олныг уриалан дуудаж манлайлж чадсан ийм одоо шилдэг хүүхдүүд маань дэлхийн байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж магадгүй одоо нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчны чиглэлийн одоо байгууллагыг толгойлж байсан манай Монгол одоо хүмүүсийн одоо араас залгамжилж ийм олон санаачлагын эзэн болсноороо дэлхийд дахинд бол туршлагаа солилцдог ийм иргэн болж чадна гэж итгэж байгаа.
Ер нь зөвхөн одоо байгаль орчны яам яг энэ чиглэлээр анхаарал хандуулж ер нь бусад бүх байгууллагууд ер нь хүн болгоны оролцоо энэ байгаль орчныг хамгаалах чиглэлээр бол чухал үүрэгтэй. Тэгэхээр яг 2019 оны хувьд 5 хүний хувьд яг нөлөөллийн энэ чиглэлээр нь ямар ажил төр нэхээр үйлдвэрлэж байгаа вэ? Нэгдүгээр дахин ашиглах боломжтой нөөцийг ашиглаасай гэдэг дээр одоо ажиллаж байна. Бид нэг энэний хүрээндээ бол одоо шил сабагдлаа бодол хэрэгэлдэг аж ахуйн нэгжүүдтэй одоо уриалгыг одоо хөргүүлж байна. Өнөөдөр ингээд хөргүүллээ. Дахин ашиглаач шил сабагдлаа бодлоо байгальд бас хог хаягдл бий болгоод байна. Бид өөрсдөө шилийг боловсруулдаггүй учраас одоо үйлдвэрлэгч маань одоо ашиглах боломжтой бүтээгдэхүүнээ дахин ашиглаж бий болгож байгаа хог хаягдлаа багч гэсэн бууруулаач. Усыг ашигладаг байгууллагууд маань усаа дахин ашигладаг технологи нэвтрүүлээч. Энэ утгаараа одоо удахгүй улсын хурлаас ус бохирдуулсан нөхөн төлбөрийн тухай хууль батлагдахаар усыг дахин ашигладаг аж ахуйн нэгжийн одоо төлбөр багасна, усыг дахин ашигладаг технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүд бас одоо татаас өгдөг болно. Ийм боломжууд бий болсон жил байна гэж үзэж байгаа. За тэгэхээр энэ хүү ногоон паспортын хүрээнд бол яг орон нутаг 21 аймаг бол нийслэлийн 9 төгрөгөөр яг энэ одоо сүрийн одоо эко клубын сурагчдад хамрагдаж байгаа. Тэгэхээр энэ сурагчдын бас хийчин бүтээл за ер нь яг энэ эдийн засгийн тооцооллыг гаргасан харахад бол одоо тухайлбал Сэлэг аймгийн хувьд бол усыг хэмнэснээр ямар эдийн засагт олон одоо ач тустай эерэг үзүүлэлтийг авчрах гэдэг энэ эдийн засгийн судалгааг хийсэн баг. За тухайлбал бусад одоо аймагуудын хувьд ч гэсэн энэ ойг нөхөн сэргээгч гэдэг юм уу усан хамгаалах эрчим хүчийг хэмнэх энэ чиглэл дээр одоо яг нөлөөллийн арга хэмжээнд гол анхаарал аваад хандуулж ажилласан гэдэг энэ зүйлүүдийг бол эко сурагчдын одоо өнөөдөр энэ ихтгэл болон зарим одоо бүтээлүүдээс бол харж болохоор байлаа. За мэдээллийг манай сурвалжлагч анх хоёр